энэ сайн өдрийг өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ хүргэе. За дээрээс нь Окиха хамт олон төлөвлөгөөд манай компани энэ ивэнтэд оролцох болсон боломж олгосон баярлалаа гэж хэлье. Тэгээд миний хувьд бол өнөөдөр ямар их зүйл ярих вэ гэхээр дэлхийд дахинд ямар асуудал юм сэргийлэх эрчим хүч бол эрчим хүчний салбарт өөр амьсгалын талтай тултаад байгаа. Тэрийг ямар их байдлаар шийдэх гэж оролдож байгаа вэ? Ямар их шийдэх хандлагатай явж байгаа юм гэдэг тодорхой мэдээлэл олцох юм статистик тавья гэж бодож байна. Тэгэхээр ямар их асуудал байна, ямар их чиг хандлагатай байна гэдэг талаар ихлээр ярилцъя. За дэлхийн топ 4 хэлсэн байгаа. За Европын холбоо, Америкийн нэгдсэн улсууд бүгдээрээ Парис хэлцээнд нэгдсэн. За бүгд бол амжилтуудыг өгсөн байгаа. 2050 он гэхэд за карбон нейтрал буюу хэмжээ болтыг болгоны заасан. За хэдэн улсын хувьд бол 2060 онд бол хэмжээ болгох зорилттой амжилтууд ингэж явж байгаа. За дээрээс нь 279 компани RE 100 гэдэг холбоонд нэгдээд 100% сэргийлэх эрчим хүч их өсвөр гаргасан эрчим хүчээр бүтээгдэхүүн үйлчлэгийг өргөнэ гэсэн ийм зорилттой ингэж ажиллаж байна. За дараагийн зүйл юу вэ гэхээр энэ бодлогын хуулийн өөрчлөлтүүд байна. За энийг толгойж явж байгаа улс холбоо Европын холбоо байна. За эндээс ингэж харагдаж байна. За карбон бол ямар хэмжээний такс гэж явж байгаа. За дээрээс нь импорт хийж байгаа продуктууд стормод ямар хэмжээний тарифыг тогтоогод явж байгаа гэдгийг харж байна. За энэ хэрэгжлэлт нь бол 2023-аас 26 оны хооронд явагдаа. За 27 онд бол бүрэн 100% хэрэгжихээр ийм явж байна. За дараагийн асуудал юу вэ гэхээр цэцлэг эрчим хүчний өсөлтийн асуудал. За энэ бол зөвхөн Монгол улсад биш дэлхийд дахинд байгаа. За сүүлийн Европын холбооны улсуудын ингээд өсөлтийг ингээд харуулж байна. За 34-өөс нийтдээ 126% ийм өсөлтийг үзүүлсэн. За энэ бол мэдээж эрчим хүчний цаанаа хэмнэх, дээрээс нь сэргийлэх эрчим хүчийг дэмжих ийм бодлого байна. За дараагийн зүйл нь бол Монгол улсын хэмжээнд 2024 онд бол 11 сард Монгол улсын эрчим хүчнийхээ үнийг нэмсэн. За яг хувь хэрэглэгчдийн хэв бол нэмсэн байна. За энэ бол хэрэглэнээс хамаарат 10-аас 90% өсөлтийг хийсэн байна. За дээрээс нь Европын холбооны улсууд болон Монгол улсууд сэргийлэх эрчим хүчийг дэмжих тулд хамгийн гол үнэтэй зүйл материал ороогоор дээр ямар их тэтгэмж үзүүлж байгааг эндээс харж байна. За Испани жишээ байна. За дээрээс нь өнгөрсөн 11 сард манай хамтран хэрэгжүүлсэн маркет төсөлтөж холбоотой байгууллага материалын газын татварыг хөнгөлсөн. Иймэрхүү бодлогын өөрчлөлтүүд тарифын статистикууд харагдаж байна. За дараагийн нэг толгомдож байгаа ингээд асуудал юу гэхээр нарны систем гэдэг нь тийм айхтар аюулгүй систем биш. За жишээлбэл энэ нарны хавтан гэж хавтан маань бол гэрэлтэй буюу нартай байхад бол байнгын тасгалгүйгээр ингээд цааш ярьж өгч ингээд үйлдвэрлэж байдаг. За энэс хамаарат дээрээс нь та мэдж байгаа ойрхон хэлтрээ үйлдвэрлэлүүд маш хэмжээний халын аюул дэлбэлтүүд ингээд болж байгаа. За энэ асуудлуудыг ингээд шийдэж байгааг дараагийн слайдууд ярина. За дараагийн зүйл юу вэ гэхээр нэгдүгээр хууль хуулийн орчин. За тэгээд дотоод дүрм журам. За дээрээс нь энэ стандарт ингээд хэрэгжүүлэхгүй байгаагаас энэ бол энэ сэргийлэх эрчим хүчийг бол энэ байгууллага аж ахуйн нэгж айл хүүхдэд хэрэгжүүлж чадахгүй байна. За та хэд мэдж байгаа бидний манай улсын хувьд бол энэ малчин айл хүүхд бол жишээлбэл маш их хэмжээгээр энэ сэргийлэх эрчим хүч нарны панелийг эрчим хүчийг шийдэж байдаг. За бидний хувьд компанийнхаа зүгээс энэ хувийн судалгаа явуулж үзсэн байна. Тэрэн дээр бол ингээд 4 жил тутамд ингээд өгсөл суурилсан системээ бүрэн шийдэлдэг тийм тоо байдаг билээ. Судалгаа дээр ингээд гарч ирсэн.
Тэгэхээр ямар их зардлыг одоо ингээд чанаргүй бүтээгдэхүүн гэж суурилуулснаар одоо гарч ийнэ гэдэг юм тоо баримт байна. За жишээлбэл дахиад нэг жишээ дурдахад бол манай одоо энэ харилцаа холбооны компаниуд маш их ажилладаг. Тэгээд мэдээж бас батарей нийлүүлдэг. За энэ дээр бол зарим нэг одоо чанарын шаардлага хангахгүй батарей нийлүүлснээс одоо жил нэг операторын хувьд бол нийт $1 сая ийм батарейг гаднаас худалдаж авдаг. За тэрийг энд одоо дахин боловсруулахаар хайдаг ийм асуудлууд бас байдаг. За бидний Монгол улсын хувьд бас яг дахиад нэг шаашаа зүйл болохоор энэ эрчим хүчний реформ, за ерөнхий сайд одоо засгийн газраас нэлийн анхаарал хандуулаад за дүрм журмын өөрчлөлтүүдийг бол маш их одоо богино хугацаанд авчирч байгаа. За жишээ дурдах юм бол өнгөрсөн жил шинэ журам батлагдаад за сэргийлэгч хүчээр одоо эрчим хүчээр хангаж байгаа. За тэгээд илүүдлийн бол үе эрчим хүчийг одоо ингээд нийлүүлэх ийм боломжийг бол бүрдүүлсэн. За өмнө нь бол яадаг байсан бэ гэхээр за ямар нэгэн хуулийн зохицол байхгүй. За дээрээс нь нийлүүлэх юм боломжгүй одоо байдаг гэсэн учраас одоо өртгөн хугацаа нь бол 10-аас дээш жил байдаг гэсэн. За энэ бол одоо энэ шинэ одоо хууль одоо журмын одоо бас одоо энэ хөнгөлөлт батарейны хөнгөлөлт шиг энэтэй хамааралтайгаар бол нэлээдгүй хэмжээгээр багасч байгаа. За global trend болон дахиад одоо Монгол улсын одоо статистикийг авч үзье. За Монгол улсын одоо нийт одоо эрчим хүчний одоо яг энэ үйлдвэрлэлийн одоо тоо баримтууд одоо ингээд харагдаж байна. За манай одоо оргил ачааллын үеэр бол 1.6 гигаватт одоо үеийн цагаар одоо 1 сар 12 сард одоо ингээд хүрч ажилладаг. За бидний хувьд бол 22.3% одоо хадны буюу одоо яг Оросдоос ингээд хамааралтай. Энэ бол яг энэ оргил ачааллын үед ялангуяа маш их хэмжээний эрчим хүчийг хоёр улсаас импортлж байгаа маш их хэмжээний үгүй зардлын гаргадаг юм байна. За дээрэс нь одоо улсын одоо захиргааны одоо энэ бол яг үйлдвэрлэлд зориулсан одоо тоо гэдэг ингээд харуулж ямар хэмжээгээр нэмэгдэж байгаа вэ гэдэг. За дээрэс нь одоо засгийн газраас баримталж байгаа бодлогын хэмжээнд ингээд авч үзэх юм бол үнийг бол одоо чөлөөлнө. Яг зах зээлийн хэмжээнд ингээд яаж ингэж зорж байгаа. За бид нэр бол энийг арай багаар төсөөлөд байсан бол энэ жил өнгөрсөн жилийн ингээд статистик юмсан гэдэг хаврын харах бол маш их өндөр хуваар одоо нэмэгдэж байгаа ийм зүйл байна. За олон улсын дараагийн зүйл бол энэ олон улсын сэргийлэгч эрчим хүчний холбоо агентлаг гэдэг байгаа. За энэс гаргасан юм албан одоо статистик байна. За 2018 онд одоо нийт эрчим хүчний зарцуулалтыг одоо ямар хүмүүс Оросоос нийлүүлж байгааг ингээд харуулж байна. За 2018 онд одоо нийт захиргааны эрчим хүчээр 21% хангаад дээрээс нь 25% сэргийлэх эрчим хүчээр бол 2050 он гэхэд нийт одоо зарцуулалтын 51% одоо захиргааны эрчим хүч, за үүний одоо 90% сэргийлэх эрчим хүч байна гэсэн ийм судалгаа байна. За дараагийн одоо тренд одоо нэг олон амжилт юу вэ гэдэг үзэхээр PV панелийн одоо ашиглуулын коэффициентийн өсөлт тасралтгүй юм бол өдрөөр сарсаар ингээд өсөд явж байгаа. За хамгийн сүүлийн одоо тандем төрлийн одоо PV панел бол 30-аас дээш хувийг. За хамгийн сүүлд бол гарсан тоогоор 34.6% ийм үзэлтийг үзүүлсэн байна. За өмнө нь бол зөвхөн ингээд PV хавтангаа ингээд тавиад талтаа тавьдаг байсан бол одоо нэгт одоо нарыг шингээдэг одоо үдээ аж ахуйд ашигладаг. За байшингийн фасаданд ашигладаг, хашаанд ашигладаг тийм маш олон төрлийн одоо хөвдөгч гэдэг юм. Маш олон төрлийн одоо сонголтоор юм үүсэж ирж байна. За тэгээд энэ нь бол мэдээж маш одоо олон боломжийг нээж байна. За эсвэргээр бол жил ирэх тусам одоо нэг панелийг одоо үйлдвэрлэх хүртэх нь бол буурч байгаа. За нэг 6-оос 27 он хүртэл ямар хуу одоо хүртэлтэйгээр үйлдвэрлэж байгаа харж байна. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр нарны цэцлэн станц ер нь бол дэлхийн технологийн одоо гол одоо тренд болоод явж байна. За тэгээд энэ дээр 1 гигаваттаас дээш хэмжээтэй одоо нарны эрчим хүчийг суурилуулсан одоо улсуудын тоо гэж харж байна. 2015 онд одоо
нийтдээ 7 улс одоо гигаваттын одоо хэмжээнээс дээш цэглээс станцуудыг барьж ирсэн бол 2023 онд нийтдээ 32 он гэсэн байна. За энэ дээр бол манай урд хуршиг хэлбэрээс одоо тасархаад ирж байгаа. Нийтдээ 1 гигаваттаас дээш гэж үзэх юм бол хамгийн богд бол 180 гигаватт системийг ингээд үзүүлсэн байна. За Монгол улсын хувьд бол за бас уур амьсгалын өөрчлөлт за дээрээс нь энэ Парисын хилцээг ингээд байдгийн хувьд бол энэ нэгдсэн үндэсний байгууллагын COP гэдэг маш идэвхтэй оролцсон. 2024 онд бол Азербайджан улсын Баку хотод зохион байгуулагдсан байгаа. За манай улсын бас маш өргөн бүрэлдэхүүнээр оролцсон. За энэний одоо дагалдах COP гэдэг 17 гэдэг чуулган уулзалт бол Монгол улсад 2026 дараа жил зохион байгуулагдана. Зохион зорилго нь юу вэ гэхээр өнцгөржилт энэ өөрчлөлтийн эсрэг одоо дэд ийм арга хэмжээ байгаа. За энийг Монгол улсад хостэж уулзах болсон байна. За энэ дээр бол маш их санхүүжилтийн асуудал яригддаг. За одоо Азербайджаны өнгөрсөн жилийн дээр бол 100 одоо хөгжингүй орнуудад бол 100 тэрбум долларын одоо санхүүжилт болох байна. Амжилт ингээд өгсөн байж байгаа. За энэ дээр бол манай энэ явж байгаа энэ зэрэг төрчмөчний төслүүд дээрээс нь одоо дагалдах одоо юм эрчим хүч хэмнэх болон байгаль дэлхийд төслүүдэд зарцуулагдах монголчууд орж ирэх байгаа. Энэ бол мэдээж одоо бидний үйл ажиллагаа маш сайн явуулсан гэсэн юм байна. За дараагийн слайдын маань шийдлээ. За дэлхийд ихэнд бол ер нь 4 одоо яг одоо юм мэчрүүлсэн сэргийлэгч хүчний одоо технологи байна. За нэг нь бол газрын дулаан, хоёр дахь нь салхи, гурав дахь нь нар, за дөрөв дахь нь за тийм байна. Тэгээд эндээс яагаад нар нь ингээд популяр болоод байгаа хамгийн ер нь бол тогтвортой байдаг. За дээрээс нь манай Монгол улсын хувьд ярих юм бол усан цэглэг станцыг хэрэгжүүлэх нь хамгийн ашигтай боловч улс төрийн асуудал одоо бусад хууль дүрмийн асуудал бас болохгүй нэг юм асуудал байна. Тэгээд ер нь бол нараараа явах нь бол хамгийн зөв зүйтэй юм аа. За салхины нөөц бол бас өндөр гэж байгаа боловч одоо байнгын тогтворгүй байдгаар бас нэг юм сул талтай байдаг. За энэ дээр бас нэг статистик дуулгахад бол одоо Герман улсын одоо нарны эрчим хүчний одоо ресурс буюу одоо хүчин чадал одоо Монголоос 2 дахин бага байдаг. Тэр нь юу гэхээр одоо нийт талбайд ингээд нарны станцууд адилхан нарны станцууд Монгол улс бол 2 дахин их үйлдвэрлэх юм боломжтой байдаг. За эхний шийдэл бол энэ оптимайзер гэдэг хөрөмжийн туслалаар цагаараа нарны эрчим хүчний одоо ашиглуулын коэффициентийг нэмэгдүүлэх юм шийдэл байна. Дэлхийд ихэнхдээ гарсан. За энэ одоо яадаг вэ гэхээр нарны хатангууд бол хоорондоо ингээд цуваа холбогдчихсон байдаг. За тэгээд нэгэн дээр нь одоо сүйдэрдэлт юм уу хөрөлт болсон тохиолдол бусад одоо системүүд дагаад унгаадаг. За энэ дээр бол одоо яг ООН-ын хуулийн дагуу одоо ажиллагаагаар за хөдөлгөөн хүчтэй ингээ балансыг барьсан. 10-аас 15% одоо ер нь эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм шийдэл гарсан байна. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр түрүүн би өмнө ярьсан галын одоо энэ шийдэл бол тийм айхтар одоо 100% одоо найдвартай гэж явахгүйсэн бол энийг нэг шийдэж байгаа зөвхөн юу вэ гэхээр за энэ гал гарсны тохиолдолд нь оптимайзер гэдэг хөрөмжийг панелын арга зөвлөлөөр ингээд панелуудыг юм хаягдах боломжтой болсон. Хайснараа яаж юм гэхээр за хаана алдаа гараад энэ хаана ер нь бол дефект илрээд байна гэдэг нэг зүйл. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр за яг тийм панел маш шатаад ирэх юм бол энэ хөрөмжийн тусламжтайгаар одоо тэрийг нэг сүлжээнээс салгаад туг болгоод тэгээд юм бол галын сэргийлж байгаа юм шийдэл. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр за дэлхийд ихэнд бол одоогоор бол яг литиум батарейны одоо юу явж байгаа. За литиум батарей бол дотроо 4 төрөл явдаг. Тэгээд энэ видео дээр ингээд харагдчихэ. За энэ яг 2 төрлийн ингээд жишээг харуулж хэвчээсэн видео явж байна.
За LMO төрлийг бол LLP төрлөх. За LLP төрлийг бол юугаараа давуу талтай байдаг гэхээр 480 градус хүртэл бол гал дэмждэг. За энэ юу гэхээр ер нь бол баг гал боломж гэсэн ийм шийдэл байгаа. За дээрээс нь одоо батареинуудыгаа бол ингээд селийн төвшин, пакэжийн төвшин. За тэгээ батарей одоо ингээд группээр ингээд хийх боломжтой байна. Энэ ингээд яаж нэхэр нэг сел одоо гэмтээ ямар нэг асуудалд ороход тэрийг мэдээлж идэг температурыг харах боломжийг үүсгэж байна. Дараагийн зүйл бол яг манай продукттай smart design гэдэг энэ болохоор одоо чиглэлдээ одоо бүртгүүлээд авах боломжтой өөрсдөө одоо зэрэгтгэгч хүмүүсийнхээ тооцоо судалгаа ингээд дизайныг авах боломжтой. За Google Map дээрээс локейшн оруулаад тэгээд талбайгаа ингээд зураад өгчвөл за тэдэн тооны одоо инвертер, за тэдэн тооны PV панел авах юм байна. Хөрөнгө оруулалтаа эзэн өгөх юм гэдэг одоо шилжүүлэх тарифын хүртэл ингээд оруулах юм боломжтой. Одоо ямар нэгэн мэргэжлийн компаниуд ингээд хандахгүйгээр өөрсдөө дизайнер аваад өөрсдөө ингээд хийх боломжтой ийм солиушн байгаа. За тэгээд хоёр баркод харж уншуулаад тушаад бас болно. За манай энэ ажиллаж байгаа эндээс ч гэсэн хараад нэг солиушн байна. За дараагийн нэг чухал юу вэ гэхээр ялангуяа өвлийн үйлрэлд одоо манай хол одоо ихний хэрэглэгчд бол дандаа юм лагерын бүс их гэдэг. За энэ хүмүүс маань бол байнгын одоо датагаа ингээд харахыг хүсэж байна. Цахилгаан маань одоо тасалдсан баг тасалтай хэрэглээ яг хийдэг байгаа тийм. За тэгээд одоо цахилгаан өгөхтэй байнгын одоо маргаан хийж идэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ бол маш хэрэгтэй тийм аппликейшн байна. За тэгээд яг нэг рекламын хэсэг чинь за яг энэ бүгдийг ингээд нийлүүлсэн одоо солиушн дэлхийд дээр одоо ганц одоо санал болгож байгаа вендор компани бол технологи байна. За энэ дээр нэг дөрөвдөг зүйл юу гэхээр манай бас цахилгаан машин үйлдвэрлэдэг байгаа. За яг цахилгааны томлолыг хийдэг гэсэн. За энэ талбай дээр та гараад харах хамгийн сүүлийн зөвлөл юм биш байгаа. За тэгээд энэ цахилгаан одоо хичүүчний хэмжээтэй байж байгаа. За тэрийг намны дэш хүчээр шийдээд одоо зохицоор ногоо амьдрах боломжийг бүрдүүлж байгаа. Ийм шийдлийг ингээд санал болгож байгаа. За тэгээд презентацийн хамгийн сүүлийн хэсэгт энэ Монголд яг юу гэж дэлхийд юу гэж вэ гэдэг одоо бодит амжилттай болсон төслүүдийнхээ одоо кейсүүдийг ингээд үргэлж за жишээлбэл одоо онцгойлох төсөл бол Шведийн яг нэг төсөл бол 500 аль тэр чигтээ хоогийн солиушнаар одоо ашиглаж шийдсэн юм шийдэл байна. Дээрээс нь ер нь бол яг дэлхийд дахинд хоол тэр чигтээ ер нь 3.3 сая одоо айлрахын шийдлийг бол зааж болсон. Тэгэхээр 3 сая айлыг бол бичвчээр хангаж байгаа гэж хэлж байна. За дараагийн нэг онцгойлох төсөл бол энэ бол яг айлрахтай тэгээд Монгол улсад ямар боломж байгаа вэ гэдгийг харуулж байгаа нэг төсөл байгаа. За энэ болохоор Сауди байрлалыг за Red-Sea гэдэг улаан тэнгисийн дээр байрлаж байгаа. За шинээр барьж байгаа нэг хот байна. За нийтдээ бол 1 сая хүн амьдрахаар ингээд төлөвлөж байгаа. За энэ дээр бол 400 мегаваттын PV 1.3 гигаваттын батарей систем гэдэг ажиллаж идэг. За энэ төслийг бол 2 жилийн хугацаанд ашиглалтанд орсон. За 1.3 гэдэг тоо маань бараг Монгол улсын хэрэглээд ингээд ойролцоо болсон гэдэг тоо. Тэгэхээр ер нь ямар багийн хугацаанд одоо хэрэглэгч хүчээр Монгол улс дэш хүчээр шийдэх боломжтой вэ гэдгийг харуулсан юм төсөл байна. За Монголд зөвхөн компаниас гадна бид нэр тодорхой хэмжээний ажлуудыг харилцаа холбооны компани болон бусад айлгууд төр хийж ирсэн. За тэр хүмүүсийн мэддэг зүйл юу вэ гэхээр харилцаа холбооны бааз станц гэдэг нь антин уултан дээр байдаг антинтай төлөвлөлт бол одоо нийтдээ 400 ширхэг одоо бааз станц зөвхөн нарны дэш хүчээр ажиллаж байгаа. За 400 ширхгийг бол бид бүгдийн тоогийн төхөөрөмжөөр ингээд нийлүүлсэн. За энэ бол одоо хөрөнгө оруулалт за дээрэс нь одоо уур амьсгалын өөрчлөлт маш одоо тийм том
хүчтэй зүйл юм төслөө. За баруун бүс бол баруун бүсийн 3 аймаг бол 100% Оросын холбооны уцаас улсаас ирж байгаа. За энэ дэвшлиг үзүүлэх хоббинар станцын нэртэй манайх нийлүүлсэн байна. За түрүүн ихний одоо илтгэл дээр ганцхан зөвхөн ирсэн Макийн одоо гурван төсөл байгаа. За Монгол нийтдээ одоо яг Монгол улсын хэмжээний яг 1% нийт эрчимчдийн 1% үлдэх боломжтой. За дээрээс нь яг төвлөрсөн захирлын станцтай 3-4-гээд 2 том захирлын станцтай Монгол улсын шугамын алдагдлыг бууруулах, за тэр хавийн одоо эрчимчдийн одоо хэрэглийг дэмжих найдвартай байдлыг хангах одоо маш том ач холбогдолтой юм төсөл байна. За тоо байдгийг тооцсон учраас би одоо дахиж яриад явах юм. Ингээд боловсруулаад талан чаргалан зөвхөн нэгээс хэрэглэн яаж үлдэх байх гэсэн юм байна. За энэ дээр одоо бас жишээ дахиад нэг зүйлийг ингээд дурдах хүсэж байна. Юу гэхээр за одоо жишээлбэл Чойр маань аймаг маань одоо тоггүй болоод ингээд ямар нэгэн байдлаар цаашдаа асуудал юм бол за нэг зөвхөн сэргийгч чадaltaй ийм том цэглэлээс байгаа. За тэгээд бүгдийг анхаарал тусна.